Дорж палмын мөнх эрдэнэ. Аз жаргалын эрэлт. 2 дугаар бүлгийн 1-р хэсэг. Өөрийн мунхаг. Эхнэр нөхөр хоёр үе муудалцдаг байж л дээ. Нэг удаа салж сарних дээр тулан уурын мунхгаар бүх эд зүйлсээ хувааж авахар болж хуваагдах бүхнээ хуваажээ. Хөрөөтгийг хөрөөдөж, уурж тасдахыг уурж тасдаж, цавчхыг цавчиж гин. Мэдээж хуваасан хивс ор тавилга хиндэн ч хэрэг болохгүй. Харин уурын мунхгаар юун зөв, юун буруу гэдгийг тооцох чадамжгүй болсон байв. Удалгүй уур амьсгал намжиж өглөө босоод нөхөр нь алх хадаас эхнэр нь зүү утас аван урд шөнийн сүйтгэсэн зүйлсээ эвлүүлэн засаж байсан тухай эмээ минь ярьж өгч байсан санагдана. Эхнэр нөхөр хоёр өглөө босоод харамсахын дээдээр харамссан мэдээж юм. Нэгэнтэл эвдэж тасдсан зүйлс нь эргээд урдын байдалд орно гэж үгүй. Эд хогшил бол дахин худалдан авч болох хэдий ч уурын мунхгаар хүний амь хөнөөчихвөл хэдий харамсан уучлал гуйсан ч нэмэргүй. Бид хэн нэгэн хүнд асар их уурсан үедээ үр дүнг нь тооцох чадамжгүй болсон байдаг. Тиймээс уурсан үедээ үйлдсэн үйлдэл нь өөрийн хүсэж байснаас эсрэг үр дүнд хүргэдэг. Бидэнд уурлаж бухимдах үе цөөнгүй байдаг. Гэвч бидний сэтгэлийн мөн чанар юу юм бэ? Юм л бол уурлаад байдаг нь сэтгэлийн мөн чанар юм болов уу? Буцлам халуун ус биеийг түлэх аюултай. Гэхдээ усны мөн чанар нь түлэх аюултай юм уу гэвэл үгүй. Галаас холдуулахад усны халуун буудаг бөгөөд мөн чанар нь норгох, нэвтлэх байдаг. Харин галын мөн чанар бол зөөлөн байна уугүй юу гэдгээс үл хамааран түлхийн мөн чанартай. Үүнтэй адил бидний сэтгэлийн мөн чанар уур байсан бол байнга л уурлаж байх болно. Гэтэл бид тодорхой тохиолдолд уурлахаас биш байнга уурладаг. Энэ утгаараа уур нь та бидний олдмол аран шин юм. Хэдийгээр олдмол аран шин боловч өнөөдрийг хүртэл баг багаар дадсаар бидний сэтгэлд бат гихч нь тогтсон байдаг. Уурын мөн чанарыг та бидний аз жаргал, амгалан сүйтгэдгээр галтай ижил мөн чанартай гэж хэлж болно. Таны өнөөдрийг хүртэл бий болгосон хичнээн сайхан харилцаа, аз жаргал, эд хөрөнгийг алга урвуулах адил үгүй хийн. Уура барьж ятсан хүний царай улайж түнтийгээд яг л дэлбэрэх гэж байгаа бөмбөгтэй адилхан байдаг. Нэг л дэлбэрвэл ямар ч аюулд хүргэж болно. Эцэг эхээ, үр хүүхдээ, эхнэр нөхрөө, анд нөхдөө хөнөөсөн тухай эн тэнд сонсч л байсан баг. Уурын мунхгаар хормын төдийдл аимшигт зовлон дунана. Хичнээн сайхан ээлдэг зантай, дур булаам дүр төрхтэй, үдсгэлэнтэй хүн байлаач уурлах юм бол хормын төдийд хүйтэн хүндий чөтгөр шулан мэт болон хуурдаг. Нэгэнтэл уур нь та бидний аз жаргалд үл нийцэх олдмол аран шин юм бол тэрнийг үгүй хийж болно гэсэн үг. Хэдий амаргүй ч гэлээ уурын гим хорыг сайтар бодох тусам уурлахгүй байх хүсэл төрөх нь мэдээж юм. Дайсан гэдэг үгийг бидний амар амгаланг үгүй хийж зовоодог гэсэн утгаар ойлгодог. Дайсан нь хоёр байдлаар байна. Нэгт гэвэл гадны дайсан буюу бидэнд бодит хор хөнөөл учруулж байгаа нэгэн. Энэ дайснаас нуугдах, зүхтах, мэхлэх зэргээр амиа аварч амгалан байж болно. Удаах нь уур юм. Уур та бидний аз жаргалтай байдлыг үгүй хийдгээрээ мөн л дайсан болж байгаа юм. Энэ дайснаас нуугдах газар, бултах, сэмхий, мэхлэх боломж байдгүйгээрээ гадны дайснаас ялгаатай. Мөн өөр болон өрөөлийн амар амгаланг үгүй хийж гадны ямар ч дайсан хүргэж чадхааргүй хор хөнөөлийг та бидэнд учруулдаг. Өнөөдрийг хүртэл уур бухимдлаас болж амгалангаа үгүй хийх, ноцтой гэмээр алдах шахсан тухайга бодоод үзээрэй. Уур бидний хүсээд байдаг аз жаргалын дайсан юм байна гэдг нь таны өнгөрсөн амьдралаас
тодхон харагдах болно. Уурлахад хөлс гарч чичрэн, бусдыг үзэн ядах, хорлох, үгүй хийх бодол төрж, өөрийн болон өрөөлийн амгалан байдлыг буснуулж, айдас түгшүүрт автуулдаг. Ууралснаар арх ууж, гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, хамтран ажиллагсадтайгаа бие хэлээр зүй зогсгүй харьцах, цаашилбал, өөр болон өрөөлийг гэмтэх, амь насанд нь хүрэх аюултай. Энэ мэт өөрийн хор уршигын энд дурдаагүй жишээ олон бий. Үүнийг сайтар бодож байх хэрэгтэй. Өөрийн дайсан тэр бүхэн ухта зовлон л тарих. Алин хянаж уураа мөхөөвс амгалан тэр адил хаанч үгүй.